Сайн байцгаана хүмүүжигчтэй та бүхэн цагаан амарцгааж байна уу? Монгол Улсын агентлаг цаг үрд мэдээлэл хөтөлбөрөөр 5 дугаар ээлжид дугаарыг үзүүлэхэд бэлэн боллоо. Эхлээд хөтөлбөрөөр тавьж авахыг танилцуулъя. Богд хаан уулыг аль 1778 онд дархан цаазд газар болгон зарилагдсан хэмээн үзэх нь вэ? $17 онд дахиад нэмээд 700 гаруй тэрбум төгрөг хэмнэгдэхээр байгаа. Тэгэхээр бид нар маргааш хитэн тээврийн эсэл гарахыг бол яг өмнөдөө бол хэлж мэдэхгүй болчиход байгаа. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж одоо бид шинээр энэ анги нээж байгаа. Нийтдээ 2300 гад тонн өр дээрээ хураагаад байгаа. Энэ програм маань 3 цаг болоод өөрөө автоматар ажиллах юм. Эдгээр болон бусад мэдээллийн лэрэнгүй цаг үрд хөтөлбөр үзүүлэх болно. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар өнөөдөр төрийн тахилагт богдхан уулын тэнгэрийг таах ёслолыг үйлдлээ. За дэлхийн хамгийн анхны дархан цаас дуулаг дээр гэгддэг богдхан уулыг хамгаалах, олон улсад таниулах, за дархан цаасд газрын хэмжээг багасгахгүй байх тал дээр анхаарч ажиллах шаардлага байгааг богдхан уулын төрийн тахилагт оролцогчид хэлж байсан юм. За өнөөдөр богдхан уулын тэнгэрийг таах төрийн тахилга боллоо. Хамгийн анх 1696-нд өндөр гээгэн болон халахын ноёд богдхан уулын бэлд анхны даншиг наадамыг зохион байгуулж ирсэн байна. Харин 1709 оноос мөрдсөн халах журам хэмээх хууль заазын бичигт Хинти хан, Богд хан, Зоргол хайрхан уулыг дархан заастаа болгосон тухай баримт байдаг. Тэгвэл 1778 оноос Богд хан уулыг албан ёсоор дахих болсон гэж үздэг байна. Богд хан уулын тэнгэрийг таах төрийн тахилгыг нээж Монгол Улсын эрхэлж илбэгтээр шилсэн үгэндээ манай ард түмэн дээлтэй өгдийнхөө өвлүүлсэн дэлхийд содон энэ уламжлалт ёсыг түүхийн алсрал цагийн тогшролд алдахгүй авч ирлээ хэмээн онцлолоо. Богд хаан уулыг аль 1778 онд дархан цаазд газар болгон зарилагдсан хэмээн үзэх нь вэ? Харин домгийн үннээр бол 12 дугаар зуунд буюу Тэмүүжин Чингисийг бүр хүүхэд байхад Хэрээдийн тойролвон Богд уул туулын шувууг дархалж дахиж байсны гэрчлэг хадны зургууд олноор байдгийг манай судлаачид нэгэн тогтоожээ. Тэр үед эндээс зомголч авдаггүй байсан гэдэг. Уулын хан үзэмж төгөлдөр Богд хайрхан минь Монгол түмнээ үеийн үедээ байж Дүнхийн хан хаан мөнхөд оршуулдгаа. Богд хайрханы өндөр дээдийн оргилоос нийт ард иргэдтэй хотол олноороо үргэлжид амар амгалан аз жаргалтай байхын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүч уул усны эзэд Монгол хүмүүрийг тэтгэж Хэмэрлэндэг нь Улаанбаатараа холтгоо. Хүрээ, хүрээ, хүрээ. Богдхан уулын их баг тэнгэрийн ам, залаат, зайсан хүрхрээ, хүрэл тогоот, чулууд, бомбод, төр хурах, түргэн дэргүүд 32 ам, оргилуудад 300 гаруй төрлийн ургамал, 120 жигүүртэн 40 гаруй зүйлийн хөгтөн амьтантай дэлхийд хосгүйд тооцогддог бол юм а. Тиймээс ч Богд хайрханыг 1997 онд ЮНЕСКО дэлхийн шин мандлын сүлжээнд бүртгэн авсан байна. Монгол Улсын нийслэл энд байгуулагдсан болсон гол шалтгаан нь Богдхан уулын тахилгатай холбоотой гэж үздэг. Энэ ууланд нэвтрэх эрхийг Богдхан өөрөө олгодог байсан байна. Энэ мэтэр хамгийн их эрхэмлэн хамгаалдаг байсан хайрханыг өнөөдөр дархан цаазд газар болгон хамгаалж байгааж цаашид илүү их зүйлхийг шаардлага байгааг хэлж байлаа. Бид нар мэдээж Улаанбаатар хотыг ногоо хот болгох, ногоо хөгжлийн асуудал гээд баримтж боловсруулж байгаа. Энэ хөтөлбөр дотор бол Богд хаан уулыг яг одоо энэ байгаа байдлаар нь хадгалах, Монголын нийслэл хотынхоо ногоон бүсийн одоо хөгжлийн шин мандлын төв болгох ийм зорилт тавьж байгаа. За хувьсгалын жилүүдэд хан уулын тахилга тасалдсан чинь 1995 оноос хойш Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн тахилгатай уулсыг нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон байна. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаар дэлхийн зах зээл дээрх уулуурхайн төвхөн эдийн уналтаас шалтгаалan 2015 оны нэгдсэн төсвийн орлого 900 орчим тэрбум төгрөгөөр тасрах нөхцөл үүсжээ. Энэ алдагдлыг яаж нөхөх вэ? За гэдэгтээ зэрэгцээд эх жилийн төсвөө хэрхэн хямгтай ухаалаг баталж авах вэ гэдэг цаг ирээд байна. 2016 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулахаар засгийн газар өргөн бариад байгаа. За өнөөдөр сангийн сайд 2016 оны төсвийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2015 оны улсын төсвийг дараах тоонууд илтгэж байна. Орлого 6 их найт 900 тэрбум төгрөг, зарлага 7 их найт 833 тэрбум төгрөг. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 4%-аас багагүй байх. Төсвийн тогтвортой байдлын хуулийн хүрээнд 900 тэрбум буюу 3.7% алдагдал тооцож оруулж ирсэн байна. За энэ жилийн төсөв хэмнэлтийн горимд шилжсэн төсөв гэдгийг сангийн сайд онцоллоо. Нилийн одоо хүнд байдалд орох ийм боломж бүрдсэн байсан учраас 16 оны төсвийг бол одоо сонгуулийн жил гэж бас улс төржилгүй энэ их таналт хэмнэлт орсон энэ төсвийг улсын их хурл маань бас баталж гаргаасаа гэж бодож байгаа. 2015 онд улс орлогоо хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг дараах байдлаар оруулж ирсэн. За 5-7 ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулна. Оюу толгой төслийн далдуурхан бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэж тооцсон. Оюу толгойн далдуурхан санхүүжилтийн хувьд манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. За гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээх гол хөшүүрэг юм гэдгийг олон улсын байгууллагууд ч онцолж байгаа. Харин 5 толгойн хувьд хэрхэн яаж гэдэг сонголтоо хийж чадвал эх онд эдийн засгийн эргэлтэнд орно гэж тооцжээ. За мөн алт хөтөлбөр, мах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Өмч өвчлөлөөс 171 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон Төрийн банк хөрөнгийн бирж хоёрыг хувьчилж энэ мөнгийг олох юм а. Эдийн засгийн элтод байдлын тухай хуулийн үр дүнд татварын бааз суурь нэмэгдэж орлого тэлнэ гэж үзэж байгаа. Татварын орлогыг хүлээгдэж байгаа гүйцэтгэлээсээ 7% өснө гэж үзжээ. Зэсийн бүтээгдэхүүнээс олох орлого төсвийн орлогын 3%-ийг давсан хിവэрэ байна. Өнгөрсөн жил $6,000-оор зэсийн үнийг тооцсон. За гэтэл 2015 онд зэсийн үн 17-оос 18%-аар дэлхийн зах зээл дээр буурчихсан. Харин энэ жил зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тооцохдоо $5,137 тооцсон. За энэ удаад аргачлалаа илүү бодиттой болгосон гэлээ. Тэгэхдээ бид орлогыг бол өнгөрсөн жил одоо 7.1-ээр төсвөлж орж ирж исэн бол энэ жил бол бид 6.9 буюу одоо өнгөрсөн жилийнхаас бол бууруулж орж ирсэн байна. Химнэлтийн горимоор төсөөлж байгаа төсөв төрийн байгууллагуудын бүтцийн шинэ өөрчлөлтийг санал болгож байна. Жишээлбэл үндэсний статистикийн хороо улсын бүртгэлийн ерөнхий газар хоёрыг нэгтгэх юм. За татварын ерөнхий газар, гайлын ерөнхий газрыг ч бас хооронд нь нэгтгэнэ. Худалдаа авах ажиллагааны газрын чигүүргийг холбогдох яамд болоод орон нутагт нь шилжүүлнэ. Төрийн өмчийн хороог татан буулгана. Ингэснээр давхардсан чигүүргийг бууруулж төрийн албан хаагчдын тоог 3,000 орчмоор цөөлнө гэж үзэж байгаа юм. Энэ хэмжээгээр урсгал зардал 50 тэрбум төгрөгөөр буурна. За яамдын хэмжээнд мөн бүтцийн өөрчлөлт хийх санал оруулж байна. Улсын хурл энэ саналыг дэмжүүл 1.6 тэрбум төгрөг хэмнэх юм байна. Яг энэ бүтцээрээ ингээд бид нар евро төсвөө хийгээд орсон бол манай зарлага нэг 8.67 их найд болохоор ийм байсан. Бид нар 7 хэдтэй оруулж ирж байгаа. За ингээд эргээд 17 ондоо дахиад нэмээд 700 гаруй тэрбум төгрөг хэмнэгдэхээр байгаа. Яг энэ нөлөөлөл нь бол би түрүү хэлсэн 17 ондоо бол бүр илүү гарах юм. Төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтаа аль болох багасгахыг олон улсын байгууллагууд манад зөвлөдгөө. Энэ жил улсын төсвөөс 300 тэрбум төгрөг, за хөгжлийн банкнаас 400 тэрбум төгрөгийн нийтдээ 700 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хийн. 2013-2014 онтой харьцуулахад эрс багассан тоо, за харин өнгөрсөн жилтэй харьцуулахад хөгжлийн банкны санхүүжилтийн хөрөнгө оруулалт баг зэрэг багассан харагдаж байгаа юм а. Нийтдээ 450 орчим төсөл арга хэмжээ санхүүжүүлэхээс 316 тэрбум төгрөг нь хуучин оноос шилжиж ирж байгаа төсөлд зарцуулагдана. Нийт хөрөнгө оруулалтын бараг тал хувь нь боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт хийгдэхээр байна. Химнэн танан гэж төсөөлсөн энэ төсөв улсын хурлаар хилцэгдэж батлагдахдаа өнгөө хэр хувиргаж, хэрхэн өөрчлөгдөхийг хэлэхэд бас эрт байна. Ямар ч байсан улсын хурлын дарга захирамж гаргаж 2015 оны төсвийн хуулийн өөрчлөлт болоод эх жилийн төсвийн төсөөллийг цаг алдалгүй, дараалал харгалзахгүй шуурхай хилцэхийг үүрэг болгоод байгаа юм а. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахаар улс төрийн намууд зөвшөлдсөн. За энэ зөвшөлтсөлийн хүрээнд одоо мөрдөгдөж байгаа сонгуулийн хуулинд 8 гол өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгээр санал нэгдээд байгаа юм а. Хуулийн төслийг боловсруулж улсын хурл өргөн мэдүүлэхэд бэлэн болсон байна. За Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд сонгуулийн одоогийн тогтолцоог хэвээр хадгална гэж үзсэн. За төсөлд өөрчлөлт оруулснаар сонгуулийн тойргийг нэг мандат бүхий 48 тойрог байхаар өөрчилнө. За нам эвсэл улсын хурлын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг тойрогт нэр дэвшүүлнэ гэж үзсэн байна. Улсын их хурлын сонгуулийн томсгосон тойргийн асуудлыг бол одоо чиглэхэн зүйтэй юм а. Нэг тойрог нэг мандат гэсэн зарчмаар сонгуулийг явуулах нь бол илүү шудраг байдлыг бий болгоно гэж үзсэн байгаа. За энэ дээр бол улс төрийн бүх намууд бол санал нэгдсэн байгаа. Тийм учраас бол 2 мандаттай тойрог байх биш. Мандат нэг тойрог болгоо нэг мандаттай байх энэ зохицуултыг бол суулгах зүйтэй гэж үзсэн байгаа.
Сонгуулийн саналыг автоматар тоолохоос гадна давхар гараар тоолдог болох санал оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулна. За саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа үйл явцыг илүү хяналт ажиглалтанд ор явуулж техник хэрэгсэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч хэвлэл мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохицуултыг тусгажээ. Замун сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг ч өөрчлөх хэрэгтэй гэж намууд санал нэгдсэн байна. Энэ сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн албан хаагсаас бүрдүүлж байгааг бол учир дутагдaltaй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл бас энэ ард иргэд сонгогчдын төлөөллөнд орох ёстой, илүү ил тод байдлыг хангах ёстой гэсэн зарчмаар одоо ийм өөрчлөлтийг оруулж байгаа. Улсын хурлын тухай сонгуулийн хуулинд оруулахаар боловсруулад байгаа бусад заалтуудын тухайд гадаад улсад байгаа Монгол улсын иргэдийн санал өгөх боломжийг нэмэгдүүлж цахим хэлбэрээр бүртгүүлэх саналаа өгөх зохицуултыг мөн тусгажээ. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орохгүйгээр халах хариуцлагыг мөн оруулсан байна. Сонгуультай холбоотой маргаан гомдол нэхэмжлэлийг тухайн нутаг дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ гэсэн нэмэлт бас оруулж өгсөн юм а. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан гишүүд сонгуулийн хуулийн төслөө засгийн газар болоод сонгуулийн ерөнхий хороонд санал авахар хүргүүлсэн байна. Өнөөдөр үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдаан боллоо. Үйл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхийг зөрчсөн хуулийн хэд хэдэн заалтаар иргэн базар цэцэд гомдол гаргасан юм а. Иргэний хууль болон үйл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтуудын холбогдох хэсэг үндсэн хууль зөрчсөн гэж цэцүүдсэн байна. Тиймээс дээрх хуулиудын зарим заалтын үйлчилгээг өнөөдрөөс эхлэн төтгөлзүүлэх шийдвэр гаргасан байна. За иргэн өмчөө хэрхэн зарцуулахаа өөрөө шийдэх туйлын эрхтэй. Гэтэл иргэний болон үйл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай хуулийн зарим зүйл заалт энэ эрхэд халдсан гэж иргэн базар үзжээ. Өмчлөгчийн эрхийг хязгаарлаж барьцаалагчдад давуу байдлыг бий болгосон хуулийн энэхүү зохицуултыг үндсэн хуулийн 16-гийн 3-т заасан. Иргэн үйл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн байна гэж базар цэцэд хандсан юм а. Өөрийнхөө өмчийг барьцаалж зээл авах давхар барьцаанд тавихад заавал 3 дахь этгээдээс асуух зөвшөөрөл авах давхардал дээр хуулийн заалтуудад туссан байна. Тухайлбал орон сууцтай холбоотой ийм төрлийн маргаан манай улсад их гардаг байна. Хэрвээ хуулийн холбогдох заалтуудыг үндсэн хууль зөрчсөн байна гэсэн үндсэн хуулийн сэц дүгнэлт гаргаж хүчингү болгуулах юм бол иргэд үл хөдлөх эд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд илүүтэйгээр оруулах, дахиж барьцаалах буюу бага хэмжээний зээлэнд барьцаалах байдлаар эдийн засгийн эргэлтэнд оруулах, өөрсдийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Банк, даатгал, үнцаас гэх мэт томоохон салбарууд бол дандаа гэрээний стандарт нөхцөлтэйгээр буюу зах зээлийн мэргэжлийн оролцогчийн нэг талаас тодорхойлсон гэрээний дагуу байгуулж байгаа. Тэгэхээр банктаа гэрээ байгуулж байгаа иргэн маань банктаа энэ тэнцүү байгаад өөрийн өмчлөх эд хөрөнгийг одоо хамгаалсан заалтуудыг гэрээнд оруулах тэр болгон боломжгүй гэж үзэж байна. За иргэний хуулийн 171-ийн 2 дахь хэсэг үйл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27-гийн 1, 27-гийн 2, 30-ийн 1, 30-ийн 3, 34, 33-ийн 1, 56-гийн 1 хэсгийн заалт үндсэн хууль зөрчсөн учраас өнөөдрөөс төдгөлзүүлэх шийдвэр гаргалаа. Эдгээр заалтуудад үйл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь барьцааны зүйлийн өмчлөлийг 3 дахь этгээдэд шилжүүлэх, давхар барьцаалах, бусад төрлийн гэрээ хэлцэл байгуулах, өмчлийн газар дээрээ барилга байгууламж барих эрхээ хэрэгжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авахар зохицуулсан байжээ. Өмчөө эзэн нь өөрөө захиран зарцуулах эрхтэй өнөө үед үндсэн хуулийг давсан хуулийн энэ зохицуултыг үндсэн хууль зөрчсөн гэж цэц үзсэн учраас зарим зүйл заалтыг нь төдгөлзүүлэх шийдэлд инхүү хүрсэн байна. За цаг үрд мэдээлэл хөтөлбөрөөр зодамжийн цагаар үргэлжилж байна. Өнөөдөр хувийн хвшлийн нийтийн тээврийн компаниуд төр зогсолт хийсэн байгаа. За энэ үйл явдлыг тойрсон асуудлыг дэлгэрүүлж ярилцахаар шууд нэвтрүүлгийн студид отхон туяа ажиллаж байна. За тэгэхээр хувийн хвшлийн нийтийн тээврийн компаниудын төр зогссон шалтгааныг санхүүжилттэй холбоотой гэж тайлбарлаад байгаа. Смарт карт буюу ухаалаг нийтийн тээвэр төсөл хэрэгжснээр автобус компаниудын орлого одоо бас эрс буурсан гэсэн мэдээлэл тархсан л да. Хичнээн хэмжээний орлого тасалдсан талаарх мэдээллийг эхлээд өгөө. За тэгэхээр өнөө өглөөний байдал бол Улаанбаатар хотын нийслэлийн хэмжээнд бол 1000 орчим том аврын автобус одоо шугамд гарч үйлчлэгэнд явдаг юм байна. Эндээс бол хувийн хвшлийн том аврын автобуснууд бол өнөө өглөө шугамдаа гарсангүй, өөрөөр хэлбэл 21% компани санхүүжилтгүй гэдэг шалтгаанаар бол зорчигчтой аваагүй. Ингээд Улаанбаатар хотын цастаа өглөө ажил сургуультай одоо яарсан, гэхдээ хоцорсон хүмүүсийн яриаг одоо тоймынхоо ихэнд хүргэе. Тэгээд студид шалтгааныг нь үргэлжлүүлээд тайлбарлая гэж бодож байна.
Өглөө уул нь хичээлдээс ахгүй. Тэгээ хоцроо барыг цаг хүлээж тэгж ирсэн шүү дээ. Тэгээ одоо болтол хүлээ ирэхгүй л энэ автобус нь. Мэдээгүй. Гарч ирээл мэдсэн шүү дээ. Ер нь хожигдсан. Тэгсэн хожигдсан. Ажлаасаа ажилласан. Өглөө автобусны буудлаар очиод хүмүүс чинь ажил хийсэн байна гэл. Тэгэл тэн дээрээс хэлж мэдэж аваад тэгээ такси ярахаас ахгуулаад ерөнхийдөө тэгэл наашраа минь хөө. Таны хувьд чи өглөө гэрээсээ гарахлаа ер нь мэдсэн үү энэ автобусанд үйлчлэгэндээ гарах байгаадаа ажилдаа сургуультай хоцорсон хүмүүс олон байна. Олон байна шүү дээ. Одоо энэ хуучин хэвэнд нь оруулаад яасан л гэж хэлмээр байна. Айгүй чирэгдэл ихтэй шүү дээ. Тэгээд ердөөсөө нэг 2-4 буудлын наан цаанд ердөөсөө 2 автобус дамжиж явдаг тийм айгүй хөдөлгөөрчд айгүй хүндрэлтэй байгаа байхгүй юу? Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд смарт карт буюу одоо ухаалаг нийтийн тээвэр гэдэг ийм шинэ технологи, шинэ систем үйлчилж эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор зорчигчд болоод одоо нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувийн хвшлийн компаниуд аль аль нь нэлээд ийм бухимдсан байдалтай байсан. Тэгэхээр хамгийн гол нь хувийн хвшлийн компаниудын хувьд бол өмнө нь кондуктортай байхдаа хийдэг байсан орлогоос хамаагүй бага одоо ийм санхүүжилт орлого олдог боллоо. Одоо зардлаа нөхөж чадахгүй хэмжээнд хүрлээ. Тийм учраас бид өнөө өглөө үйлчилгээнд гарахгүй гарыг гэсэн ч одоо бидэнд бензин авах мөнгө алга жолооч нартаа цалинган тавьж чадахгүй байгаа учраас жолооч нар ажилдаа ирэхгүй байна. За тийм учраас бид өнөөдөр одоо үйлчилгээндээ гараагүй гэдэг ийм тайлбарыг өгч байгаа. За зарим нэг хувийн одоо нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компани захирлуудын ярилцлагыг бас энд үзүүлье. Уг нь энэ систем шилжсэн бие гэсэн зүг дэвшил дарга бид нар бүрнөхөр өөрсдөө хүсэж 11 оноос энэ асуудлыг тавьсан байхгүй юу. Ганцхан шилжиж явах явцад нэг юм байдаг штэ. Нэг сайхан зорилт тодорхойлоод явж идэл дундуур нь янз янзын сонирхлууд нийлээд ороод тэр зорилтод нэмэгдсээр хагаад үндсэн бидний эцсийн очих зам маань тодорхой биш болсон. Нэгдүгээрт яг шудраг ярихад олон эрх ашигын сонирхол нэмэгдсэн чинь тухайн үедээ бол бид нар гаргасан автобусны зардлын тооцоололоор санхүүжүүлнэ гэдэг гэрээ хийгээд өгсөн. Тэгээд одоо тэр гэрээг хийсэн өнөөдрийг болтол нэг автобусыг цагт хэдэн төгрөгөөр оногдсон тооцооллоо хийгээгүй байж байгаа. Хот маань өөрснөө хийж өгөхгүй. Нөгөө тэр санхүүжилтээр чи олгоно гэж хэлчихэд одоо энэ бид нар хуучин явж ясан нөгөө орж исэн орлого маань улам унцлаа шүү дээ. Одоо тэгэхээр нийтийн тээвэрт гарсан шинжилэл өөрөөр хэлбэл энэ ухаалаг нийтийн тээвэр төсөл хэрэгжсэн нь бол үр дүнтэй боловч за түүнийг тойрсон одоо холбогдох журам зохион байгуулалтын ажлыг нь орхитуулснаас ийм байдал үүслээ гэсэн ийм байдлаар одоо харах хүмүүс ч бас байгаа. За надад бас нэг тоо баримт бол байна л да. Нийслэлийн тээврийн газраас өгсөн мэдээлэлээр нэг автобус цагт 34,500 төгрөгийн зардал гаргадаг гэж тооцсон юм байна. Харин автобус компаниуд ярьж байгаагаар цагт 15,000 төгрөгийн орлого болж байгаа гэж хэлдэг. За нэг үгээр хэлбэл орлого бол олох нь битгий л өдөр бүр алдагдaltaй ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ байдлыг цаашдаа яаж одоо зохицуулах, ямар одоо гарц гаргалгаа байгаа гэдэг тал дээр талууд ямар байр суурьтай бол? Яг автобус компаниудын хувьд бол хэлж байгаа гол үндслэл ийм байгаа юм л да. 34,500 төгрөгөөр одоо цагийн зардлыг тооцсон ч гэсэн одоогийн байдлаар 15,000 одоо төгрөг олж байна. Тэгэхээр энд одоо ямар нэгэн ашиг олох нь бүхэл одоо зардлаа нөхөж чадахгүй байгаа. Тийм учраас харин Улаанбаатар смарт карт компани тайлбарлаж байгаагаар бол 8 дугаар сард автобус компаниудын ашиг бол 4 тэрбум төгрөг байсан. За үүний шалтгаан нь бол оюутнууд Улаанбаатар хотод их ирсэн автобусаар үйлчлүүлэх хүмүүсийн тоо их байсан учраас орлого их байсан гэж хэлж байгаа. За харин 9 дугаар сард бол 1 тэрбумаар буурсан. Улаанбаатар смарт компани эдгээр одоо орлогуудыг төвлөрүүлээд автобус компаниудад хуваарлдаг юм байна. За энэ хуваарлтынхаа талаараас бидэнд ярилцлага өгсөн байгаа үүнийг хүргэн. За хамгийн гол нь автобус компаниудын хувьд бол журмыг тодорхой болгож өгөөч гэдэг ийм хүсэлт шаардлага тавьж байгаа. За гэтэл одоо болтол журам нь бол тодорхой болоогүй байгаа учраас бид 34,500 төгрөгнийхөө одоо энэ хүлээсэн алдагдлаа одоо авмаар байна. Энэ бол 20 тэрбум төгрөг болчиход байгаа. Гэтэл 20 тэрбум төгрөгийг өнөө маргааштай одоо гаргаж өгч чадахгүй учраас цаашид яах вэ гэдэг байдал бол тодорхойгүй болчиход байгаа юм. Ингээд Улаанбаатар смарт компани төлөөллийн яриаг хүргье. Ерөнхийдөө бол манайх одоо карт бэлэн мөнгөний орлого гэдгийг нэгтгээд өдөр өдөрт нь хуваарлаж байгаа. Автобус компаниуд машин цагаар нь хуваарлаж байгаа. Ер нь бол карт бэлэн мөнгө нь одоо 50% харьцаатай явж байгаа. Нэгсэндээ картаар үүсэлж байгаа иргэд маань 50% гэсэн. Бэлэн мөнгийг болохоор одоо манай ажилтнууд тухайн бааз дээр очиод хайрцаг суллаад, багцлаад, аж ахуйн нэгжийн хэмнэлтэнд хамтдаа багцлаад тэгээд тэр мөнгө нь худалдаа үйлчлийн банк маань хурааж аваад тоолоод манай банкнд дансдаж байгаа. Энэ дансдах энэ үйл ажиллагаа нь жоохон удаашралтай явж байгаа.
Тэгэхээр маргааш өглөө бас автобус явах уу үгүй юу гэдэг нь бас иргэдийн хувьд бас маш анхаарлын төвд байна л да. Өнөө өглөөний байдал дахин давтагдах уу гэж иргэд маш их асууж байна. За миний харж байгаагаар нийтийн тээвэр тойрсон энэ асуудал бол ганц нэг хоногтой бол одоо шийдвэрлэгдэхээргүй харагдаж байгаа л да. Энэ талаар одоо ямар мэдээлэл байна? Тэгэхээр үнэхээр маргааш өглөө автобусууд одоо яах вэ? Шугамдаа гарах уу гэдэг дээр тодорхой хариулт байхгүй байна. Нийтийн тээврийн газар ч гэсэн энэ дээр тодорхой зөвшөөрлөлд бид хүрч чадсангүй гэж хэлж байгаа. За яагаад гэвэл хувийн хвшлийн компаниудад санхүүжилтний шийдэгдээгүй байгаа учраас тэдний хэлж байгаа шаардлага бол өнөөдөртөө биелэгдээгүй. Одоо өөрөөр хэлбэл автобуснууд нь шатхууны мөнгөгүй санхүүжилтгүй байгаа. Жолооч нар нь маргааш өглөө ажилдаа ирэх хэсэг нь эргэлзээтэй. За энэ тал дээр бас нийтийн тээврийн газар тодорхой зөвшөөрлөлд хүрэх санал тавьсан боловч одоохондоо шийдвэр гаргаж чадаагүй байгаа юм байна. За ингээд та бүхэнд тус газрын дэд даргын ярилцлагыг бас үзүүлье. Зохицуулт хийх боломжууд байна уу гэдэг дээр бол тээврийн газар одоо ажиллаж байна. Одоо ажил үйлчлэгээ зохион байгуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудаа бид нар одоо энэ орхигдсон байгаа энэ чиглэлүүдээр үйлчлэгээ үзүүлэхийн нэгдсэн даалгаврыг өөрчлөлт оруулахын боломжуудаа судалж байна. Маргааш бас хэдэн тээврийн эрсдэл ажиллаа гарахыг бол бид нар бас мэдэхгүй болчиход байна. Тэгэхээр өнөөдөр үйлчлэгэнд гарч исэн аж ахуй нэгж байгууллагууд одоо үдээс хойш болохоор зогсоод эхэлжлээ. Тэгэхээр бид нар маргааш хэдэн тээврийн эрсдэл гарахыг бол яг үнэндээ бол хэлж мэдэхгүй болчиход байгаа. За том оврын автобуснууд ажил хаялт түр зогсолт хийж иргэдэд чирэгдэл учруулдаг энэ тохиолдол анх удаагийнх биш. За байн тохиолддог. За тэгэхээр ер нь бол ухаалаг нийтийн тээвэршин систем нэвтэрсэнтэй холбоотойгоор бас энэ асуудлыг сайн зохион байгуулж чадаагүй одоо хотын зүгээс нийтийн тээврийн зүгээс энэ ажлыг яагаад сайн зохион байгуулж чадсангүй вэ гэдэг ийм шаардлагыг бас саналыг бас иргэд хэлж байгаа. Түүнээс гадна одоо шинэ систем нэвтэрсэн одоо байдлыг сайжруулах биш арай илүү их олон талын эрх ашиг энд зөрчигдөд ашиг сонирхол бас байгаад байна уу гэдгийг автобусны компаниуд хэлж байгааг бас онцлох хэрэгтэй. Түүнээс гадна энэхүү одоо шинэ технологиг нэвтрүүлсэн өмнөх кондукторууд ажилтдаг байхаас бага орлого олоод байна гэдэг талаар автобус компаниуд хэлж байгаа нь тэдний хувьд бас төсвөөс татаас авах одоо ийм зүйлийг яриад байна уу да гэдэг ийм хардлагыг бас төрүүлж байгаа юм. За тэгэхээр технологи нэвтрүүлсэн Улаанбаатар Smart компани ч гэсэн одоо энэ ажлыг яагаад бодлуулж байна, аль эсвэл бодлуулах юм шаардлага санаатай юм шаардлага байна уу ч гэдэг талаар бас хардлага гарч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр ер нь нийслэлийн нийтийн тээвэрт бол төр болоод хувийн хвшлийн компаниуд зэрэгцсэн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар төрийн өмчт компаниудын автобуснууд бол үйлчлэгээнд гарсан, харин хувийн хвшлийнх нь гарсангүй. За тэгэхээр яагаад гэвэл санхүүжилт байх уу гэдэг ганцхан шалтгааныг хэлж байгаа. Тэгэхээр нийтийн тээвэр гэдэг энэ үйлчлэгээг бол одоо ашиг олох зорилгоор төрийн одоо бизнесийн компаниуд цаашид авч явах, оролцох, аль эсвэл шаардлага байна уугүй юу ч гэдэг бас асуулт гарч ирж байгаа юм. За энэ сэдв бас маргааш үргэлжлэн. За ингээд та бүхэнд нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг цагийн үр дээр томилон өргөлээ. За шууд нэвтрүүлгийн студид дотгон туяа ажиллаа баярлаа. Би хөтөлбөрийг цааш нь үлэн солон мөч чаргалнаар бэлтгэсэн мэдээ сурвалжлагаар үргэлжлүүлье. Монгол улсын өрсөлдөх чадвар сайжирсангүй гэсэн таагүй мэдээлэл өнөөдөр нийтдээ нэгэн форумд үйлчлээд өглөө. За дэлхийн эдийн засгийн форум жилбэр улс орнуудын өрсөлдөх чадварыг тайлан гаргадаг. 2015-аас 2016 оны тайлангаас харахад манай улс 140 орноос 104-т эрэмблэгдсэн байна. За өөрөөр хэлбэл манай улсын өрсөлдөх чадварын төвшөнд ахиц дэвшил гараагүй байна. Улс орнуудын өрсөлдөх чадварыг 12 хүчин зүйл түвшиглэн үнэлдэг. Хамгийн дээд тал нь 7 оноо авч байж өрсөлдөх чадвар нь хангалттай сайнд тооцогдох ёстой. Гэтэл манай улс 3.2-оос 3.9 оноо авсаар л өнөөдрийг хүрсэн. За үүнийг сурагчийн үнэлгээтэй зөвлөх юм бол муу гэж ойлгож болно. Дүнгээс харахад бол бизнес эрхлэхэд одоо хамгийн их саад болж байгаа хүчин зүйлс бол засгийн газрын тогтворгүй байдал гэж үзэж байна. За мөн төрийн хүнд суртал мөн санхүүжилт авах боломж бол сул байна. За инфляц бас нөлөөлж байна. За мэрэгчсэн ажиллах хүчний одоо дутагдал байна. За мөн бодлогын тогтворгүй байдал бол бизнес эрхлэхэд бол саад болж байна гэж үзсэн байгаа. Дэлхийн эдийн засгийн форумын тайланд манай улс 2005 онд нэгдсэн хөгжиж байгаа хөгжингүй улс орнуудын хувьд энэ тайланд үндэслэн цаашид макро эдийн засгаа хэрхэн сайжруулах вэ? Хүний хөгжил, бизнесийн орчин нь хэрхэн доктортой байх вэ гэдэгт анхаардаг. Гэтэл бид судалгаагаар ил болсон асуудлыг шийдэж чадалгүй өрсөлдөх чадвараараа дэлхийн улс орнуудаас сүүл мушгиж байна. Өрсөлдөх чадвараа дэржлүүлэхийн тулд бол нэлээд ажлуудыг хийх хэрэгтэй байна гэж үзэж байгаа. За ялангуяа тэр институтуудын чанар гэсэн үзүүлэлтийг бол нэлээд сайжруулах хэрэгтэй. За энэ дотор бол одоо төрийн албан агчийн ашиг сонирхлын асуудал байна. Мөн улсын хөрөнгийн ашиглалт гэх мэт асуудлууд бол нэг анхаарлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй байгаа.
Өндөр хөгжилтэй орнуудын хувьд Швейцар, Сингапур, Америк нэгдсэн улс, Германи, Нидерланд, Япон зэрэг улс орон өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлж байна. Хүн амт цөөнч гэлээ байгалийн баялаг ихтэй учраас бидэнд боломж бий. Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанаас харахад 12 үндсэн үзүүлэлт бүгд муу гараагүй байна. Өнгөрсөн онтой харьцуулахад технологийн бэлэн байдал, зах зээлийн хэмжээ, институтуудын чанар, инновац, мэрэгжлийн сургалт болон дээд боловсролын үнэлгээ тэг 11-ээс тэг 15 оноогоор өссөн байна. Бид энэ судалгааг үндэслэж асуудлаа бодиттой харж чадвал өрсөлдөх чадвараа сайжруулах боломж нээлттэй байна. Мэдээг цагийн хүртэд үүлэн солонго хүргэлээ. Хүртээмжтэй өсөлтийг дэмжихтэй хэмжээний хилэлцүүлэг өнөөдөр төр ордны их танхимд боллоо. За хуралдаанд шийдвэр гаргах иргэний нийгэм бодлого боловсруулагчгээд талбарын төлөөлөл оролцсон байна. Азийн хөгжлийн банкнаас хүртээмжтэй өсөлтийг тодорхойлох 30 гаруй үзүүлэлт гаргасан байдаг. Хүртээмжтэй өсөлт гэдэг бол тухайн улсын иргэн бүр боловсрол эзэмшсэн, бүтээмжтэй ажил хөдөлмөр эрхэлдэг, эдийн засгийн амьдралд бусдын адил тэгш оролцож, эдийн засгийн өсөлтөөс тэгш хүртэх боломжоор хангагдсан байхыг хэлдэг. Дэлхийн олон орон хүртээмжтэй өсөлтийн үзэл баримтлалыг бодлогын түвшинд хэрэгжүүлснээр байгалийн баялагаас орж ирэх орлогоо зөв хуваарлж, баян хоосны ялгаа багтаа иргэдээ тэгш үүжих боломж олгож байна. Жишээлбэл бүгд наримдах хятад ард улс ядуу гэсэн ангилалд хамрагдаж байсан 300 орчим сая иргэнэ хүртээмжтэй өсөлтийн бодлогын дүнд ядуурлаас гаргаж чадсан гэж үздэг. Харин энэтхэгийн засгийн газар баримтлсан бодлогынхаа үр дүнд бага боловсрол эзэмших шүүхтүүдийн тоог 57 саяас 192 сая болгож өсөжээ. За энэ хуралд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын төлөөлөл оролцож хүртээмжтэй өсөлтийн сайн жишээнүүдийг тайлбарлалаа. Монголтой адил төстэй Латин Америкийн орнуудын жишээн дээр ярив. Чили улсын татварын дизайныг энд онцолж болно. Чилийн татвар ил тод хамгийн гол нь урьдчилан харж эрсдлээ тооцож болохоор байгаа юм. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс бус харин ашгаас татвар авдаг бодлого боловсруулагчдын гол анхаарах асуудал бол эдийн засгийн шингээх чадвараа тооцож үзэх, баялагын сан байгуулж үе дамжсан хуримтлал бий болгох хэрэгтэй. Монгол улсын хувьд мөн урт хугацааны хөгжлийн бодлогод хүртээмжтэй өсөлтийн үзэл баримтлалыг багтааж өгсөн улсын хурлын намрын чуулганаар хилцэх асуудалд хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль орж ирсэн нь энэ талаарх эрх зүйн зохицуултыг илүү боловсронгуй болгоно гэж хүлээж байгаа юм а. Дараагийн мэдээ. За цэргийн албыг хаахын зэрэгцээ мэрэгжил эзэмших боломжтой болсон байна. За өөрөөр хэлбэл хугацаа цэргийн албыг хаах цаг хугацааг сурах мэрэгшиг давхар ашиглаж за халагдаад шууд ажил эрхлэх боломж нэгдлээ. За цэргүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгож сургах бэлтгэхэд хамтран ажиллахаар салбарын яамдад өнөөдөр за санамж бичиг байгуулсан байна. Хугацаа цэргийн алба хааж байгаа залууст мэрэгжил эзэмших боломж бүрдэж байна. Барилгын цэргийн ангиудын болон тухайн орон нутаг дахь мэрэгжил сургалтын төвүүдийн сургалтанд хамрагдаж мэрэгжил эзэмших, дадлагжих эрх батлан хамгаалах болон хөдөлмөрийн сайдуудын үзгэлсэн санамж бичгийн хүрээнд бий боллоо. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж одоо бид шинээр энэ анги нээж байгаа. 700 гаруй цэг байдаг. Жишээлбэл Улаанбаатар хотод за гадны ажилчид бол асар их бас нэлээд олон тоогоор ажилладаг юм байна лээ. Энэ утгаараа монголчууд бидний одоо баялаг гадагшаа урсаж гарч байгаа жишээтэй. Үүнийгээ одоо мэрэгжилсэн ур чадвартай залуучуудыгаа бэлтгэж Монголдо энэ хөрөнгөө үлдэх ийм ажлын эхлэл байгаамаа. Цэргийн ангиуд, ялангуяа барилгын цэргийн ангиудад бас барилгын чиглэлийн мэрэгжил эзэмшүүлж байгаа өнөөдөр. Тэгэхээр сүүлийн 2-3 жилийн байдлаар бол 3000 гаруй хүмүүсийг цэргийн анги салбаруудад мэрэгжил эзэмшүүлсэн байгаа. Хоёр дахь чиглэл нь бол цэргийн ангиуд өөрийнхөө орон нутагт байгаа мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд бас хугацаа цэргүүдээс сонгож аваад мэрэгжил эзэмшүүлдэг ийм бас эхлэл байгаа. Энэ чиглэлээр бол ялангуяа хөдөө орон нутгийн цэргийн ангиуд идэвхтэй ажиллаж байгаа. Бас одоо 1000 гаруй хугацаа цэрэг бол тухай орон нутгийнхаа одоо мэрэгжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд мэрэгжил эзэмсэн байгаа. За мэрэгжил эзэмших ажлын байранд дадлагжих эрх зөвхөн хугацаа цэргийн алба хаагчдаас гадна гэрээ цэргүүдэд болон олон жил ажиллаад чөлөөнд гарч байгаа офицер, ахлагч нарт чамаатай тодорхойлбол тэдний чөлөөнд гарахаас өмнө давхар мэрэгжил эзэмшүүлж өөр салбарт хөрөөж ажиллахад нь дэмжлэг үзүүлэхээр болж байгаа юм а. Жишээ гэсэн тайлбарыг өгч байгаа юм а. Үүнтэй 6 сая тонноор ажиллаж байна. Анхаарлаа хандуулж баярлалаа.
Манай сурвалжлах хэсэг Булган аймгийн Тишгis сумд ажиллаад ирлээ. За тус сумын хэмжээнд энэ жил 5130 гаруй га талбайд Улаанбаатар тариалсан тариа хураалтад 40 гаруй хувьтай явж байгааг орон нутгийн удирдлагууд хэлжээ. За энэ талаарх хөрөнгө мэдээллийг Сүхбаатар 5 хүнд хүргэнэ. 9-р сарын сүүлээр Булган аймагт 2 ч удаа зас орж зарим газраа засны зузаан 4-5 см хүрснийг тариаланчид хэлж байлаа. Энэ үеэр тариа хураалтын ажил төр зогсоод байсан. Харин сүүлийн 5 хоногийн хугацаанд цагаагаар тогтун байснаар тариан талбайд ажил эд өрнөж байна. Нийтдээ нэг 2300 гат тонн өр дээрээ хураагаад байгаа. Нийт одоо юуны хувь маань бол нэг 39% багцаатай л явж байна. Одоо бол бараг 60% нь бол сураа чадаагүй байгаа. Энэ жилийн хувьд эрт тариагаа тарьсан хожиж байна хэмээн тариаланчид хэлж байна. Тишгis сумын мөнхтрүү компани өнгөрсөн 5 дугаар сарын ихээр тариагаа тарьж намар ихний зэс орхоос өмнө хураажээ. Тэд нэг га талбайгаас дунджаар 10 центр ургац авсан байна. Манай компани энэ жил нэг 419 га тариалт хийгээд одоо нэг 400 гаруй тонн будааны ургац зураагаад байж байна. Энэ жил 6 сар бол ерөөсө огт бороо орсонгүй. Гамтай жил байлаа. Энэ жил будааны борлуулалт бол одоо энэ хөрлийн үйлдвэртэй хамтарч авна. Одоо үний санал тавьсан Тэркбод компанид бол өгнө гэж байгаа. Борлуулалтад одоо маргаашнаас эхэлж одоо ажиглах гэж байна. Алтан тариа руу явуулах гэж байгаа борлуулалт нэр. Будааны үн ямар хах юм? Будааны үн одоо 570 гэдэг доод үн тогтчиход байж байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Тишгis сумын тариаланчид ургац алдаагүй. Өнгөрсөн жил нэг га талбайгаас 20-25 центр хурааж байжээ. Харин энэ жил ургацын хэмжээ 2 дахин багассан. Дунджаар нэг гаагаас 11.5 центр хурааж байгаа юм байна. Цагаагаар тогтун бороо зас орохгүй бол энэ сарын 15 гэхэд тариа хураалтын ажил дуусна хэмээн орон нутгийн удирдлагууд хэлж байлаа. Манай улсын эрчим хүчний салбарын найдвартай их үүсвэрийг нэмэгдүүлэхэд чухал дарга хэмжээ Өөрхангай аймагт тусныг тус аймагт манай сурвалжлагч Зэдэн Содон сурвалжилсан байна. За Өөрхангай аймгийн Нарийнтэл сумын Баянтайг багц зэрэгт эрчим хүчний их үүсвэр бүхий цахилгаан станцын шав тавигдлаа. Бүгд найрамд Солонгос улсын 100% хөрөнгө оруулалтаар Монкори инженеринг компани хэрэгжүүлэх Баянтайгийн нарны цахилгаан станцыг эх оны 8 дугаар сард барьж дуусган ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр төлөвлөлөд байна. За Монгол улсын хэмжээнд нарны цахилгаан станцын хамгийн томд тооцогдохын төсөл хэрэгжснээр Өөрхангай аймгийн Нарийнтэл сумын Баянтайг баг орчим нь бүс нутгийн хэмжээнд эко эрчим хүчний найдвартай цахилгаан хангамжтай болох юм а. 8 мегаваттын нарны цахилгаан станц баригдах энэ газар Өөрхангай аймгийн төв Арвайхэр хотоос 134 км. За харин зэрэгэлдэх Баян-Хонгор аймгаас 120 км-ийн зайд оршдог. За бүс нутгийн хувьд хүн амс хэрэг сууршилтай төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон Баянтайг дэд станцтай ойр гормын тооцоогоор нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллах боломжтой газар юм а. Баянтайгийн нарны 8 мегаваттын станц бол нарны цахилгаан станцуудын хамгийн том төсөл. Өнөөдөр бол энэ том станц байхгүй юм. Одоо 8 мегаватт Монголда том юм. Цаашдаа дөрөвдөх баг. Цаашдаа 50 мегаватт, тэгээд 100 мегаваттын сар баригдах баг. Өнөөдөр манд хамгийн зэрэгдэх том шатал маань 50 мегаваттын одоо салхиттай уулын Төв аймгийн 50 мегаваттын салхин станц шүү дээ. Хамгийн том нь. Тэгээд усны хувьд бол өнөөдөр Ховд аймагт баригдсан тэр одоо дөргөний 12 мегаватт, за мөн одоо Говьалтай одоо баригдсан тийм ээ 11 мегаваттын 2 станц л байгаа. Цаашдаа том станцууд баригдана. 300 мегаваттын усан цахилгаан станц барихаараа дэрэгдэж байна. Нарны станцууд барих гэсэн 100 мегаватт барих хүмүүс байна. Энэ манай энэ 8 мегаваттын нарны цахилгаан станц бол Солонгос улсын одоо 100% хөрөнгө оруулалтаар гэхдээ хувийн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарсан хөрөнгө оруулалтаар энэ бүтээн байгуулагдах юм учиртай. Энэ ажлыг хийснээр одоо энэ Монгол улс болон ер нь дэлхийн нийтийн чиг хандлагаар энэ эхо буюу өөрөөр хэлбэл энэ агаарын бохирдолгүй тийм ээ энэ одоо төслийг ер нь энэ эрчим хүчийг бол агаарын бохирдолгүй за эхо төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг дэлхийн нийтээр дэмжиж байгаа энэ сайхан давлгаа энэ үйл ажиллагаанд бол бид нар жоохон ч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө хүчин чармайл тавин ажиллаж байна. 24 сая долларын өртгөөр баригдах Баянтайг нарны цахилгаан станц нь жилдээ 14.3 сая киловатт цаг цахилгаан үйлдвэрлэнэ. За энэ нь 2012 оны байдлаар бүх цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн нийт үйлдвэрлэлийн тэг зууны 28%-тай, Оросын холбооны улсаас импортлсон цахилгааны 429%-тай тэнцэх юм байна. Орон нутгийн сүлдгсэн мэдээ сурвалжлага үргэлжилж байна. Сом сөрөн газарт орон сууцны барилга нэмэгдэхийн хэрээр халаалт уулааны асуудал хүндрэл агуулдаг. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 800 сая төгрөгийн зээл авсан Дундгой аймгийн Иргэн Ганхуйг аймагта халаалтын зуухны үйлдвэр байгуулж Монгол улсын бүх сумыг хангах зорилго тавьж байна.
Ган элч компани захирал Дан Хуйг механикч мэргэжилтэй. Дулааны зух халаалтын тогооныхон загварыг өөрөө гаргаж урд хөршөөд үйлдвэрлэдэг байжээ. Харин 2013 оноос өөрийн гэсэн компани байгуулж санхүүгийн дэмжлэг авснаар өмнөд хөршөд төлдөг байсан мөнгө нь хэмнэгдэж орон нутгад үйлдвэр байгуулсан байна. 800 сая төгрөгийн зээлээр бол одоо энэ бага уурын 2 мегаватт хүртэл хүчин чадалтай дулааны их усрыг дулааны тогоог барих юм үйлдвэр байгуулад ажиллаж байна. Дундгой аймгийн 3 сайхан үлзэд суманд хэрэгцсэн сумын төвийн шинжилэл төслийн хүрээнд Ган элч компани өөрийн үйлдвэрлэсэн зуухыг суйрлуулсан юм байна. Нэг үгээр хэлэхэд Ган элч компани үйлдвэрлэсэн халаатын тоогоог дээрх 2 сум туршиж үр дүнг нь үзэхэд хэдийнэ бэлэн болсон байна. Жилд бол нэг 16 их усрын тийм тогоо хийх одоо хүчин чадалтай. Гэхдээ бол цаашаа хэрэгцээ одоо зах зээл байгаад байх юм бол бид бол одоо хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой. Ирэх жил үйлдвэрлэлээ өргөтгснээр жилд 32 тогоо үйлдвэрлэдэг болно. За ингэснээр аймгийнхаа бүх сумдыг хангаа зогсохгүй Монгол орны 336 сумыг өөрийн үйлдвэрлэлийн 100-аараа хангах холын зорилттой ажиллаж байна. Орон нутгт жижиг дунд үйлдвэрлэл нэгдснээр 74 хүн ажлын байртай болсон байна. Өөрийн 100 халаалтын тогоо үйлдвэрлэдэг энэ үйлдвэр 1 тэрбум 600 сая төгрөгөөр болсон. 2013 оноос хойш хөөцөлдөж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 800 сая төгрөгийн санхүүжилтийг авсан нь ийхүү том дэмжлэг болсон байна. Дэлхийн мэдээг орчуулагч редактор Ариун Чимэг бэлтгэлээ. Японы ерөнхий сайд Шинзо Абе сайд нарын танхимдаа халаа сэлгээ хийсэн тухай сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдээлж байна. Засгийн газрын 19 сайдын 9 нь албан тушаалаа хатгаж үлдсэн бөгөөд тэд ерөнхий сайд Шинзо Абед нийлээд ойр дотн ус төрчид юм байна. Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга, ерөнхий сайдын орлогч сангийн сайд Таро Асо, гадаад иргэн сайд Фумио Кисида, бүс нутгийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн сайд Сигару Исиба, эдийн засгийг сэргээн босгох асуудал эрхэлсэн сайд Акира Амари, амжиргааны асуудал эрхэлсэн сайд Ясухиса Сиодзаки, батлан хамгаалахын сайд Ген Накатани, олимпийн тоглолтын асуудал эрхэлсэн сайд Тосиаки Эндо нар албан тушаалдаа үлдсэн байна. Мөн нийт үндэстэн харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайд Санае Такайти албан тушаалаа хадгалжээ. 10 сайд шинээр томилогдлоо. Шинээр томилогдож байгаа сайдууд донд бүгд найрамд гарчилсан Солонгос ард улсад хулгайлагдсан Япон иргэд болон эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг роолыг нэмэгдүүлэх асуудал эрхэлсэн сайдаар Кацунобу Катог томилсон явдал олонний анхаарлыг татж байна. Мөн энэ сайд 50 жилийн дараа улам бүр цөөрж байгаа Японы хүн амыг 100 саяас доошгүй байлгах гэсэн давхар үүрэг хүлээж байгаамаа. Шин танхимд 3 эмэгтэй сайд шинээр орж ирлээ. Энэ бүгдээс үзэхэд шинээр томилогдсон 10 сайд нарын танхимыг шинчилсэн гэх нэг ёсны бэлэг тэмдэг болох бололтой. За Шинзо Абе өнгөрсөн 9-р сарын сүүлээр эрх баригч либерал арчилсан намын даргаар улиран сонгогдсон. Ийхүү тэрээр дахиад 3 жил засгийн эрхийг барихаар болж шин засгийн газар эмхлэн байгуулах шаардлага бий болсон байна. Хэрвээ Багдадаас албан ёсны хүсэлт гарвал Орос улбан улс Иракт агаарын ажиллагаа явуулах боломжийг судлана гэдгийг Орос улбаны зөвлөлийн дарга Валентина Матвиенко мэдэгдсэн байна. Тэрээр Йорданы нийслэл Амман хотноо хийж байгаа ажлынхаа хүрээнд энэ мэдээллийг хийсэн байна. Оросын холбооны улс 7 хоногийн өмнөөс Сирь дэх Исламын улс бүлэглэлийн байрлалуудад агаараас цохилт өгөх ажиллагааг эхлүүлсэн. Энэ ажиллагаа Исламын улс болон бусад алан хэдэгч бүлэглэлүүдийг дарах тэдний хүчийг сулруулах зорилготой гэдгийг Москва удаа дараа баталж мэдэгдэж байгаамаа. Гэвч Америк нэгдсэн улс, Франц тэргүүтээ өрөндийн улс орнууд Оросын энэ агаарын ажиллагааг өөрсдийнх нь дэмжлэг үзүүлдэг Сирийн сүр хүчнийхний эсрэг мөн Башар Асадын дэглэмийг дэмжих бодит зорилготой гэсэн байр суурьтай байна. Энэ хооронд Оросын холбооны улсын батлан хамгаалахын дэд сайд Анатолий Антонов Сирийн одоогийн нөхцөл байдал болоод цаашид хамтран ажиллах боломжийн талаар гадны элчин сайдын яамдуудын цэргийн атташе нартай уулзалт хийсэн байна. Анатолий Антонов Оросын холбооны улс Сирь дэнгийн иргэдийг онилж агаараас цохилт өгөөгүй. Агаарын ажиллагааг тагнуулын мэдээлэлд үндэслэн олон удаа нягтлж шалгацсны үндсэн дээр яг тогтоосон байгаа 100% онож цохилт өгч байгаа гэдгийг гадны дипломат төлөөлөгчдөд онцолж нотолсон байна. Одоогоор Иракийн зүгээс Исламын улс бүлэглэлийг дарахад Оросоос цэргийн тусламж албан ёсоор хүсээгүй байгаа. Гэхдээ Оросын холбооны улсын засгийн газар Багдадаас албан ёсны хүсэлт ирвэл үүнийг хүлээн авч хэлэлцэх болно гэдгээ ийхүү мэдэгдэж байна.
Дэлхийн мэдээ үргэлжлэж байна. Америкийн нэгдсэн улсын прокурорууд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеанд даргасан Жон Эшиг 1.3 сая Америк долларын хээль авах авсан үндслээр сэжиглэн баривчлаа. Антигуа Барбуда улсаас нэгдсэн үндэсний байгууллагад суурин төлөөлөгчөөр сууж байсан Жон Эш нь 2013-аас 2014 оны хооронд ерөнхий ассамблег даргалж байсан юм байна. Америкийн прокурорууд Жон Эш ерөнхий ассамблег даргалж байх хугацаанд 1.3 сая Америк доллар тэр дундаа Макаод төвтэй Хятадын үл хөдлөх хөрөнгийн газраас хээль хахуул авсан үндслээр түүнд хэрэг үүсгэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Жон Эш нь Макао аралд нэгдсэн үндэсний байгууллагын баг хурлын төв байрыг бариулах саналыг дэмжснийхээ төлөө хахуул авсан гэх баримт Америкийн прокурорын газарт байгаа юм байна. Мөн энэ хэрэгтэй холбоотой хээль хахуул өгсөн байж болзошгүй бизнесийн салбарын хэд хэдэн хүнийг өнгөрсөн сард баривчилж хэрэг үүсгэжээ. Нью-Йоркийн прокуроруудын мэдэгдэж байгаагаар Жон Эш тансаг хэрэглээний төлөө өөрийн нэр хүнд болоод байгууллагынхаа нэр хүндийг ашиглан хахуул авснаа хүлээсэн юм байна. Харин нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн одоогийн ерөнхийлөгч Могенс Лукетофт дэлхийн засгийн газар гэгддэг энэ байгууллагыг даргалж байсан хүн хээль хахуул авсан гэх энэ мэдээлэл нэгдсэн үндэсний байгууллагын нэгдмэл байдалд ноцтойгоор нөлөөлж байна гэдгийг мэдэгджээ. Мөн цаашид энэхүү хээль хахуулын хэргийг мөрдөн шалгахад Америкийн нэгдсэн улсын прокурорын газартай хамтарч ажиллана гэдгээ мэдэгджээ. Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчоо радио идэвхт материалыг исламын ус бүлэглэлд худалдаалах гэж байсан хуйлдааныг илрүүлэн холбогдох хүмүүсийг баривчлан саатуулжээ. Холбооны мөрдөх товчоо Молдовын цагдаагийн газартай хамтран исламын ус бүлэглэлд тесрэх бөмбөг хийх зориулалтаар цацраг идэвхтийн өндөр агуулмжтай материалыг худалдан борлуулахаар ажиллаж байсан гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийг баривчилсан байна. Тэдгээр гэмт бүлэглэлийн гишүүд нь Оросын гэмт хэргийн бүлэглэлүүтэй холбоотой байх сэжүүрч гарсан байна. Молдовын цагдаагийнхан Орос барууны одоогийн энэхүү хурцтмал байдал хууль бус 8-ачид Оросын цацраг идэвхт материалын асар их нөөцийг зөөж байгаа эсхийг тогтооход хүндрэл учруулдаг гэсэн тайлбарыг өгч байна. Өөрөөр хэлэх юм бол Оросод цацраг идэвхт бодисын их нөөц байдаг. Хар захаар дамжуулан худалдаалж асар их хөрөнгийг эндээс эргэлдүүлдэг. Энэ төрлийн гэмтэргийн олон тохиолдол цагдаа хуулийнхны хяналтаас ангид өрнөж байдаг гэдгийг Молдовын цагдаагийн өндөр албан тушаалтан нотолж мэдэгджээ. Иймд Молдовын цагдаагийнхан болоод холбооны мөрдөх товчооныхон уламжлалт аргыг орчин үеийн өндөр технологитой уялдуулж мөрдөн шалгах ажлыг явуулж эхэлсэн байна. Тухайлах юм бол орчин үеийн цацраг идэвхт илрүүлэгч, дуу бичигч төхөөрөмжийг хувцас эдлэлд хамт оёх зэрэг аргаар цацраг идэвхт материалын далд худалдаа 8-аг илрүүлдэг болжээ. Холбооны мөрдөх товчоо сүүлийн 5 жилийн хугацаанд ойрогт орондын салан тусгаарлагчтай тохиролцоо хийхээр оролдож байсан Оросын гэмт хэргийн бүлэглэлүүтэй холбоотой ажилдаг бүлгүүдийн 4 удаагийн хэргийг илрүүлж байсан юм байна. Энэ төрлийн хэрэг зүүн Европын Румын, Украины хооронд жиргэвч бүс болдог Молдов улсад хамгийн их гардаг юм байна. Европын холбоо дөрвөгч цагаачдыг хууль бусаар хил давуулдаг хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч эхэллээ. Энэ ажиллагааны хүрээнд Европын холбооны орнуудын тэнгисийн цэргийнхэн дөрвөгч цагаачдыг хууль бусаар хил давуулан тээвэрлж байж болзошгүй усан онгоцонд нэвтрэн шалгалт хийх шаардлагатай гэж үзвэл буцаах хэрэгтэй болж байгаа юм байна. Ажиллагаанд зориулан Европын холбооноос 6 усан онгоцтой ажилласан бөгөөд үүн дээр удахгүй 4 онгоцыг нэмж магадгүй байна. София гэж нэрлэж байгаа энэ удаагийн ажиллагааны гол зорилго нь дөрвөгч цагаачдыг хууль бусаар хил давуулах, хүн худалдаалах замаар ашиг олж байгаа газар дундын тэнгист гэмт хэргийн сүлжээг устгах, далай тэнгист нэмж хүний амир сэтгэс сэргийлэхэд чиглэж байгаа юм байна. Энэхүү ажиллагаанд цагаач дөрвөгсдийн асуудал гарах болсон уг шалтгаан буюу хямрал мөргөлдөөн, ядуурал, мөн эдгээрээс үүдсэн үр дагаврыг зэрэг шийдвэрлэх иж бүрэн хэмжээний арга алхмын нэг хэсэг болон хэрэгжиж байгаамаа. Харин зарим шүүмжлэгчид Европын холбоо зөвхөн цагаач дөрвөгсдийг тээвэрлсэн усан онгоц бус энэ тээвэрт шууд болоод шууд бусаар холбоотой Европ дахь гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг тэмцээгүй нөхцөлд энэ ажиллагаа ямар ч үр дүнд хүрэхгүй өнгөрч магадгүй гэж үзэж байна. Бид улсын орны дотоодод болон дэлхийд дахин дөрвөнсөн зарим үйл явдлын мэдээ сурвалжлагаас үзүүллээ. Одоо үзэгч та бүхэн өргөжлүүлэн ус цагуур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн ойр өдрүүдийн цаг гарan үрчилсэн мэдээг хүлээн авч үзсэн.